Эрхэм сонгогчдаа үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих эрхээн эдэлж саналаа өгөх өдөр 10 дугаар сарын 15-ны өдөр сонгогч бүрийн санал чухал байх болно. Нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн бүхий л асуудлыг хэлэлцэж, бие даан шийдвэрлэх хэрэгтэй орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул болох гэж байна. Орон нутагтаа тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн төлөөлөгчдийн хурал маш их үүрэгтэй. Тиймээс ч бидний амьдралын өдөр тутмын асуудлыг шийдвэрлэх иргэдийн хурлынхаа сонгуульд идэвхтэй оролцох хэрэгтэй. Та бидний амьдран байгаа баг, хорооны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө, хөгжлийн төлөө дуу хоолойгоо хүргэхээр өөрсдийн төлөөлөгчөөн иргэдийн хуралдаан илгээх гэж байна. Төрж өссөн орон нутаг минь цаашид хэрхэн хөгжих вэ гэдэг асуудалд бид санаа тавих учиртай. Аймаг, нийслэл, сум дүүргийнхээ хөгжлийн төлөө сонгуульдаан идэвхтэй оролцож саналаа өгөөрэй. Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуул 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр